За сайн байцгаана уу? Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өсвөр үе оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд зохион байгуулж байгаа лайв маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн лайваар та бүхэнтэйгээ өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд нийгэм сэтгэл зүйн онцлог, за тэдэнд тулгардаг асуудал бэрхшээлийн талаар та бүхэнтэйгээ ярилцах болно. За ер нь бол Монгол улсын хэмжээнд Монгол улсын хэмжээнд хүн амын 15% буюу 465 мянга гаруй өсвөр насныхан байдаг. Өсвөр насныхан буюу 10-аас 19 насны хүүхдүүд маань байдаг. За эдгээр хүүхдүүдэд маань одоо бие физиологийн хувьд болон нийгэм сэтгэл зүйн хувьд одоо олон өөрчлөлтүүд бий болдог. За тийм учраас энэ талаар ярилцахаар одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн клиникийн их эмч мөн хишиг, за сэтгэл зүйч дэжид эрүүл мэндийн нийгмийн ажилтан Эрдэнэ Чимгийн нар оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр мөн хишиг эмчээ ер нь клиникийн талаар та одоо товч танилцуулна уу? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй лайваар холбогдсоодоо баяртай байна. За манай хүмүүстийн дэргэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүмүүсийн хэлж заншснаар эхнэлгсэн дэргэд өсвөрийн клиник ажилладаг. Манай өсвөрийн клиникт эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан багаар тусламж үйлчилгээ үзүүлдэг. За энэ манай өсвөрийн клиникээс гадна улсын хэмжээнд өсвөрийн клиникүүд ажилладаг мэдээллийг бас хүргэчихье. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэд өсвөрийн кабинетууд ажилладаг. Бүх аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд өсвөрийн кабинетууд ажилладаг. Энэ кабинетууд маань 10-аас 19 насны өсвөр насныханд эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн ажилтны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгаа. За өсвөр насныхаа энэ клиникүүдэд хандахад харьяал харгалзахгүй, нууцыг хадгалсан үйлчилгээ боломжтой. Ер нь одоо 10-аас 19 насныг маань өсвөр үе гэж үздэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ наснд маань хүүхдэд бие физиологийн хувьд, эрүүл мэндийн хувьд, сэтгэл зүйн хувьд яг ямар онцлогтой нас байдаг? За бид нар ярьж байгаа өсвөр нас гэж ярьж байна. Энэ бол хүний 2 дахь 10 жил. Энэ насанд бие махбодын хувьд өсөлт хөгжил явагдана. За бие махбодын өсөлт хөгжил дээр нэмэгдээд бэлгийн бодлол явагдана. За өөрөөр хэлбэл бэлгийн бодлол эхлээд явагдаж дуусаад энэ насандаа нөхөн үржих чадвартай болдог. За энэ насанд энэ бие махбодын өсөлт хөгжлөөс гадна сэтгэл зүйн хувьд, нийгмийн харилцааны хувьд өөрчлөлт. За нийгмийн харилцааны хувьд гэдэг нь нийгмийн орчин тухайн хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлдөг. За нийгмийн орчин мөн сэтгэл зүйн асуудлыг үүсгэж байдаг. За хэрийн өсөлт бойжлолтойроо угаасаа биеийн өсөлт хөгжлийг дагаад сэтгэл зүйн нийгмийн харилцааны өөрчлөлт явагдаж байдаг учраас өсвөрийнхөнд чиглэсэн үйлчилгээ маань эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ байдаг юм аа. Сэтгэл зүйн хувьд ер нь яг энэ насанд ямар одоо өөрчлөлтүүд бий болж эхэлдэг вэ? Сая манай мөн хишгэмч хэллээ. Маш олон өөрчлөлтүүдтэй бие физиологи, сэтгэл зүйн маш их өөрчлөлт гарч ирдэг. За мэдээч одоо биеийн өөрчлөлтийг бол бид нар ингээл харахад хүүхдүүдэд маань бид маш өөрчлөлтүүд ингээ гадна харах мэдэгдчихэд тийм. Тэрнтэй яг адилхан дотоод тэр хүүхдийн сэтгэл зүй, танин мэдхүүд бол яг адилхан биеийн өөрчлөлттэй хамт зэрэгцээд сэтгэл зүйн өөрчлөлт явагдаж байна. За сая манай эмчийн хэлж байгаагаар бие физиологийн хөгжих эрүүл мэндтэй гормоны өөрчлөлтүүдээс гадна тархинд бол маш их өөрчлөлт явагдаж байна. Ялангуяа одоо яг энэ өсвөр нас руу шилжээд ингээд ирэхтээс хүүхдүүд бол илүү одоо бага насны байснаа харьцуулах юм бол шийдвэр гаргах төвшний тархины төвөөр. За үүнийхээ хажуугаар одоо яг аливаа зүйлд өгнөлт хийх тийм шийдвэр гаргах яг ямар одоо онцлогтой юм бэ гэдгийг танин мэдрэхээр эрэл хайгуул хийх одоо бичмтэй юм хөгждөг бас байж байгаа. За мөн яг сэтгэл хөдлөлтөй холбоотой юм өөрчлөлт маш их гардаг. Тэгэхээр энд бол бид нар одоо дан ганц хүүхдүүдийг бол биеийн хувьд энэ бол том болгох жишээ дээр явж байгаа. Сэтгэл зүйн бас бид нар яг адилхан өөрчлөлт явуулж юм аа гэдэг манай нэг хүмүүс бас харах хэрэгтэй. За тэгээд мэдээж сэтгэл зүйн өөрчлөлтүүд дагаад ирэхээр нийгэмтэй харилцах харилцаа, за эцэг эх гэр бүлтэй харилцах харилцаа,
үе тэнгийнхэнтэй харилцаа. За тэгээ мөн одоо яг өөрөө өөртөө хандах, өөрийгөө таних хэрэгтэй холбоотой маш олон сэтгэл зүйн энэ бол хүүхдүүдийн хувьд бол хэвийн юм хөгжлийн нэг онцлог гэж хэлж байна. Гэхдээ энэ одоо яг энэ мэдрэмтгий маш эрчимтэй хөгжиж байгаа энэ нөхцөл байдал нь өөрөө хүүхдүүдийг бас заримдаа сонирч нэг эрсдэлтэй эрсдэлч гэх юм уу тийм нөхцөл байдлыг бас хүргэхэд таарах бас. За эрүүл мэндийн нийгмийн ажилтны хувьд одоо өсвөр насныхан бас нийгмийн харилцаанд нь ямар өөрчлөлт бий болдог вэ? Өсвөр насны хүүхдүүд маань сая эмч ба сэтгэл зүйн хэллээ тийм нийгэм сэтгэл зүй бие махбод физиологийн өөрчлөлт орж ирдэг байгаа. Бага насны хүүхдэд харьцуулахад бол өсвөр насны хүүхд маань илүү одоо нийгмийн одоо харилцах хүрээнд өөрчлөж идэг. Нийгэмд үзүүлэх одоо үүрэг үйл ажиллагаа тийм үүрэг хариуцлага нэмэгдэж идэг. Тийм учраас өсвөр насны яг энэ насны хүүхдүүд бол үе тэнгийнхэн сургуулийн орчин найз нөхдийнхэн хэл маш чухал. Тэгээд энэ гэхлээрээ нөгөө гэр бүлийн харилцаа бас маш дэмжлэг маш хэрэгтэй ирдэг. Энэ насны хүүхдүүдийг хараад байхад аав ээж нар маань нөгөө арай илүү нөгөө өөрөө бие дагаад ирэхэд нь өөрөө ингээ аваад иж чадвартай болчлоо гэдэг үг юм тийм. Хайр халамж яахад юм шиг. Тэгээд өсвөр насны хүүхдтэй аав ээж гэр бүлийн багш маань тэгээд энэ маш дэмжих хэрэгтэй. Нийгмийн харилцааны төр маань одоо хүүхдээс том болоо насны өөрчлөлт шийдэж байгаа ч гэсэндээ энэ маань бас дэмжлэг. Яг нэмээд хэлчихээ өсвөр насны өөрөө хүмүүс айгүй эрсдэлтэй байдаг гэж ойлгодог тийм. Тэгэхээр өсвөр насны бол өөрөө бас эрсдэлтэй ч гэсэн ертөнцтэй танилцж байна, өсөж хөгжиж байна. Энэ утгаараа бас эрсдэлтэй зан үйл рүү татдаг орч байх ч гэсэн энэ өөрөө маш том боломж. Энэ одоо зорилгоо тавиад тийм ирээдүйн мэргэжлээ сонгох олон одоо зүйлийг сурч эзэмших маш том боломж. Өөрийгөө таних юм тийм найз нөхдөд сонгоод байнга холбоо тогтоох маш их боломжтой нас гэдэг. Өсвөр насны хүмүүс. За бид бүхэн чартер бол нэлээд хэд хэдэн асуултууд бол ирсэн байгаа. За энд нэг асуулт ирсэн байгаа. Найзуудтайгаа гарыг гэхээр аав ээжүүд нь юусэн аав ээжүүдтэй гардуу гэнэ найзуудтай. Тэгээд байнга ингээд яах ч аяг ч ингээд хүүхдээ аяг асууж шалгаадаг. Энэ нь одоо надад аяг дарамт болдог. Нэг талаар нөгөө талаар бас аав ээж минь дандаа л ингээд айлын хүүхдүүдэд харьцуулдаг. Чи бол муу байна, тэдний хүүхэд сайн байна гэд их мэтчлэн ингээд харьцуулж аяг ярьдаг. Энэ надад их бас төвөгтэй санагддаг. Ийм асуулт ирсэн байна. Энэ тал дээр та айдвар нэцэгчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ манай дээр хандж байгаа тийм өсвөр настай ингээд ажиллаж байхад бол иймэрхүү асуудал бол маш их. Яг тэгэхээр ингээд магадгүй хүүхэд бол бага наснаас эхлээд 10 хүртэлх наснаа бол илүү одоо эцэг эхийн чиглүүлэг доор. За тэгээд одоо үгүй хараа хэмнэлт илүү сайн байж байгаа. Тэгээ энэ өсвөр нас маань өөрөө яадаг вэ гэхээр нийгмийн харилцаанд орох бүр маш их хүчтэй өсөлт тэмүүлэл те өөрөө хэрэгцээ шаардлагын цаанаас юм байна. Тийм учраас тэр хүүхдэд бол найз нөхөд гэдэг бол тийм одоо тэмүүлэх байсан. Тэгээд нийгмийн харилцаанд амжилттай тасан зохицох, бусадтай одоо харилцах, өөрийн гэсэн байр суурийг олж авах хамгийн том гүүр бол тэрийн харилцаа. Гэтэл нөгөө дөнгөжл аав ээжийнхаа юу гэж хэлнэ тэргээр нь явж исэн хүүхдүүд маань энэ өөрчлөлтөд ирэхэд эцэгчүүд маань бас яаж харилцах учраа олохгүй юм ахад бас гардаг тийм. Тэгээд яг саяын энэ хүүхдийн асуулт бол яг нийтлэг байна л да тийм. Хүүхэд өөрөө бие даагаал өөрөө бас өөрөө тэмүүлээд өөр одоо нийгмийн харилцаанд орох гэдэг эцэгчүүд бол бас янз бүрийн асуудал болчих үегээ санаа зовсондоо тийм гарахгүй байна. Мэдээж эцэг их бол юу гэж хэлэх хүүхдээ тийм өгөөс сул ингээл хаяал тийм ингээ явах юм бол хүсэхгүй. Тийм учраас энэ хоёрын хооронд одоо нөгөө харилцааны юм одоо зөрчлүүд гарч ирж байна. Тэгэхээр хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй болчихно. За хүүхэд маань өөрөө бас эцэг ихтэй өөрийгөө яаж ойлгож таних вэ гэдэг бас шалгуулт гаргах хэрэгтэй болчихно.
Тэгээд мэдээж яг энэ онцлог таны мэдгүй хөгжүүлэхэд хэрэгцээ шаардлагатай нийцсэн байдлаар хүүхдтэй харилцах. Тэгээд хамгийн гол нь юу гэхээр энэ одоо бие хүн болж төлөвшөх. Энэ одоо тийм маш хурдтай энэ хөгжлийг амжилттай одоо даван туулахад хамгийн их одоо үүрэг хүлээх одоо гүр ож хүмүүс гүр болохдоо ямар арга хэрэгжилж ийнэ гэдэг нь хамгийн чухал байна. Яг өмнөх шиг бүх юм нь өмнөөс шийдээд ингээд хахад нөгөө хүүхд чинь ингээд өөрөө бие даах, өөрөө бас ингээд шийдвэр гаргах юм хэмжээнд хүчлээгээд ойлгоод байдаг. Хөгжлийн процесс бас ингээд явагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол харилцан одоо би нэг ойлгох ярилцах дэмжих байдлаар тийм ингээд явбал энэ хүүхдийн бол одоо зэхтэйгээ бас ярилцах. За тэгээд ямар учраас одоо гадуур юу хийх юм, ямар одоо төлөвлөлтөд явж байгаа юм гэдэг юм аа ингээд нээлттэй зэхтэй ярилцах. За дунд болохгүй байна да. Дунд гацаад байна. Нэг юм чалж хангалтгүй. Өөр яаж юм гэхээр өөрөө манай. За ер нь охид өвгүүдэд маань одоо энэ бэлгийн бойжилт яг хэдэн наснаас эхэлвэл одоо хэвэн гэж үзэх вэ? За нөгөө нэг өсвөр нас гэдэг нь 10-аас 19 нас гэсэн тийм. Тэгэхээр дийлэх тохиолдолд 10 наснаас эхэлдэг энэ охидод тийм. За охидод бэлгийн бойжилтын хамгийн эхний шинжил ихэнх нь бүхний хөгжлөөр эхэлдэг. За өхний хөгжил эхэлснээс хойш дунджаар 2-оос 3 жилийн дараа бий. За өхний хөгжил эхэлсэн тэр үеэс охидын огцом өсөлт эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ огцом өсөлтийн жилд өөрөөр 2 жилд охид одоо насан турш үеийнхээ өндрийг мундаг. За манай эцэгчүүд өсвөр насных нь маань бас мэдэх баг өвгүүдийн бэлгийн бойжилт охидоос харьцангуй 2 жил орчим 13 нас. За өвгүүдийн хувьд бэлгийн бойжилтын анхны шинж тэмдэг бол төмсөг томрох, шантай томрох. За энэ шинжүүдээр эхэлдэг. За үүнтэй зэрэгцээд нөгөө мөнгөнд өсвөрөх, дуу хоолой бүдүүрэх, сахал ургах гэх мэт энэ шинжүүд ирнэ. За энд нэг асуулт ирсэн байна. Яавал илүү зорилготой болгох вэ? Утаснаас дэндүү хамааралтай байгаад байна гэсэн байна. За энэ одоо л яг өсвөр насны хүүхэдтэй нэг гэр бүлийн хэмжээ багш шүү тий. Эхлээд одоо ямар ч зорилгогүй гэдгийг та яаж мэдж байгаа вэ гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй байна тий. Ярилцаж үзсэн үү тий, юунд дуртай сонирхолтой юм тий. Бидээс эхлэх хэрэгтэй. За яг энэ насн дээр бол хүүхдүүд маш их эрэл хайгуул хийдэг. За ялангуяа одоо нэг удаадаа за би хөгжмийн юм явлаа, за эсвэл спортын нэг дугууланд явлаа гэж тэгдэг. Тэгээд зарим эцэгчүүд маань энийг бол тэгээд ямар ч зорилго авахгүй эсвэл одоо амархан уйдамтгай байна. Юм эхэлсэн юмад бас хайчаад байна гэдэг. Гэтэл энэ дээр бол яг угаасаа ингэж эрэл хайгуул хийж сониучрах ингэжээж хүүхдийн нөгөө цаашдынх нь би юунд дуртай сонирхолтой юм бэ гэдгийг мэдэх гах. Нэгдчихэд юм чухал. Таны мэдгүй одоо эрэл хайгуул хийх юм да тийм. Тэгэхээр энэ манай эцэгчүүд маш их идэвхтэй туслах хэрэгтэй. Юунд сонирхолтой, юуг туршиж үзнэ гэх тийм. За ингээд туршиж үзээд яагаад болчих вэ? Тэр нь одоо таалагдахгүй байсан юм уу? Өөрийнх нь одоо юм хүсэж байгаа тэр зүйлтэй хийхгүй байсан юм уу? Маш сайн нээлттэй ярилцах хэрэгтэй. Ер нь одоо манай гэр бүлүүд энэ өсвөр насыг болоод харилцааны дэмжлэгтэйгээр одоо хүүхдээ амжилттай одоо бие хүн болж төлөвшөхөд туслах хамгийн чухал юм гэдэг. Тэгээд түрүү манай мөчгөж дурдсан. Ерөөсөө маш их ирч хүчтэй нөөц болцоогоо одоо байчилж чадах тийм одоо алтан үе. Тэгээд энэ насн дээр бол яг өөрийнхөө хүүхдийн сонирхолтой шийдэл тууштай хэмжээ сайн яаж тэр одоо өөрийнхөө хүсэж байгаа мөрөдөж байгаа юм ингээд хүндэтгээд ингэж чадах юм бол хүүхэд зорилгоо
илэрхийлж чаддаг тийм. Төдийлөн ингэж чадахгүй өөрөө ингээд харцаа хайхад хайж чадахгүй тэгээд эцэгчүүд нь бас нэг хайхахгүй эсвэл хийсэн юм ингээд үүсгээд байгаа дахаар одоо яг нөгөө оюутан болоод нэгшил сонголтын асуудал. Ингээд ирэхээр өсвөр насны өнгөрцөн ч гэсэн яг нөгөө оюутан баг сурч боловсрох үе дээрээ нөгөөхөндөө сонирхохгүй, итгэхгүй байх ингээд хугацаа байх тийм. Энэ хүн янз бүрийн цааш тэмдэх шиг бас нэг гарч ирдэг. Тэгэхээр энэ үед маш сайн чиглүүлээд ингээд ярилцаад хамтдаа шийдвэр гаргах юм бол зөв даатгал зөв одоо маш их боломжтой. Эндэр бас утаснаас дэндүү хамааралтай байдаг. Одоо сүүлийн үед бол цахим хэрэглээ айгүй ихссэн байна. Энэ дээр ер нь хүүхдэд хэрхэн урьсан зэрэг хийх ёстой юм. Ер нь утасны хэрэглээ маш өндөр байгаа шүү дээ. Онлайн нет ер нь бол тэгэхээр хэрэглээгээ туулж одоо хуваарлахтай тэрийгэ заадлах ч юм уу биш. Огт хэрэглэхгүй байж бид чадахгүй шүү дээ. Угаасаа тийм онлайн фэйсбુક дээр харин тэрийгэ яаж өөртөө аюулгүйгээр тийм одоо unfriend гэдэг хөрөмж байгаа шүү дээ. Facebook одоо онлайн ертөнцид өөрийнхөө мэдээллийн нууцыг бас хадгалах өөрийгөө слоухгүй байх дээр нь анхаарч хэрэглэх нь илүү чухал. Бас биш огт хэрэглэхгүй бай, нэг монолиттэй гэхээс илүү дээрэс нь бас нөгөө хүүхдүүд маань илүү эрүүл хайрын мэдээлэл гэсэн тийм эндээсээ интернетээс мэдээлэл авахдаа албан ёсны вебсайтаас юм уу албан ёсны сурвалжаас мэдээлэл авах их зүг. Яагаад гэвэл хүүхдүүд аягүй онлайнаар юм мэдээлэл хайгаад өөртөө ихтэй сэтгэл хайж ирдэг шүү дээ. Яг албан ёсны бус хүмүүс өөрийнхөө сэтгэл юм уу туршлагаасаа хуваалцсан мэдээлэл авдаг. Тэндээс хүүхдүүдэд буруу ч юм уу одоо туршлага хүмүүс мэдээлэл авснаасаа болоод бас эрүүл мэндийн сэтгэл зүгээр авах буруу мэдээлэл дээр зад найзуудтай буруу мэдээлэл хадгалтай байдаг учраас аягүй байлаадаг албан ёсны вебсайт хийжсэн чинь хэрэглээгээ өөрөө бас ахтуулсан гэж аавч гэсэн дээ. Ингээд бол хэрэглээний гишүүд бас өөртөө эцгийнх нь өөртөө бас юм хэрэг хөтлөж дээ. Яг хэрэгтэй бас. За энд нэг асуулт ирсэн байна. Манай хүү 14 настай аав ээжтэйгээ юмаа ярьдаггүй. Үг хэлэхээр дандаа уурлаж эсэргүүцдэг. Гоцрогдсон гэдэг. Тэгэхээр ерөөсөө ойлголцож чадахгүй зөрчил үүсдэг. Яаж хүүхдтэйгээ ойлголцох вэ? Яаж өгөнд ордог болгох вэ гэсэн байна. Тэгэхээр яагаад юм нуугаад юм бэ гэдгээр одоо жишээлбэл хүүхд чинь гарч байгаа ямар нэг одоо болохгүй байгаа юм шиг тийм илэрхийлүүд ажиглаж шээ. Энэ дээр бол юм ярихгүй за ээж аваа хоцрогдсон гэж бургуцдаг гэж тийм. Тэгээ яагаад би асуултыг хамгийн түрүү эцэгч хүмүүстээс асуусан. За магадгүй өмнө та хэлсэн юм шиг сайн бүтэн сонсдохгүй учраас хүүхэд юм нуг хандлага хамгийн ихтэй. Жишээлбэл за би ингэж хэлчихвэл ээж аваа угаасаа л энэ хойш бидний байр суурьтай байгаад байвал хүүхд бол өөр тохиолдож байгаа тийм юм да. За энэ одоо яг харилцах хүүхдтэйгээ харилцаанд энэ эцэгчүүдэд сонсох ур чадвар нь маш чухал. Яг бүрэн дуустал хүүхдийг сонсох их чухал. Яг ингээд дөнгөж хэлээл эхэлчээд л нөгөө мэдээж насан туршид чинь бол илүү амьдралын өсвөр насны хүүхдүүд илүү амьдралын туршлагатай энэ зөв буруу гэдгийг ингээд утчилж харна шүү. Тэгээд яг тэр туршлагаараа яриад дөнгөж эхлээл ингэж яхад нь л өгнө таслал за чи ингэх хэрэгтэй тийх хэрэгтэй гэдэг өөрийнхөө бодлыг хэлдэг. Ингээд ахаар хүүхдүүд ерөнхийдөө эцэгтэйгээ ярилцаа асуудал хуваалцах юм сонирхол юм байна. Ингээд нууцын асуудал. Жишээлбэл одоо юу хийж ийн, яаж ийн, ямар найз нөхдөдтэй явж ийн гэл ингээл дандаа шалгах, байцаах байдлаар ингээл асуугаад байх. Тэгэхээр магадгүй одоо хүүхдтэй би яаж ямар арга байдлаар харилцаж гинэ үү гэдгээр эхлээд анализ хийж үзээ. Тэгээд ямар ч шүүмж үгээр нэг юм сонсох те дасгалыг бол хийгээд хүүхдээ бүр бүх юм ингээд илэрхийлж дуусны дараа
яавар зүгээр гэдэг юм байх гэж байна. Хамгийн гол нь одоо бага насны хүүхэд чиг биш. Энэ хүүхдүүд маань өөрсдөө хөгжлийн одоо онцлог нь өөрөө өөрийнх нь биеийг даах гэж байгаа. Өөрөө гэсэн юм шийдвэр гаргах. Тэрнээс ингэ сэтгэл хангамж авдаг гэдэг юм. Тийм учраас хамтдаа яаж хүүхдийнхээ сонсдог. Тэрэн дээр аль аль нь юм зүг зохистой өнгийн юм шийдэл байвал илүү одоо шудраг бөгөөд өөрөө тэр шийдвэрээ дагаж мөрдөх илүү уран зоригтой байхаар юм шиг. За ер нь мөнх шиг одоо өсвөрийн клиникт маань хөвчлийн ямар асуудал ер нь өсвөрийн клиникт хандж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь охид байдаг. За охидын хувьд дийлэнх хандж байгаа асуудал бол одоо биений эмийн алдагдал. За охидын хувьд хандж байгаа тэр нөгөө биений эмийн алдагдал гэж хандж байгаа нь юу гэдэг вэ? Биений эмийн хэрэглээ. Цус алдсан. Ирэхээр болчлоо ирж байгаа. Илүү их өвдөлтөй ирлээ гэх мэт юм байдлаар ханддаг. Тэгэхээр энэ тохиолдлыг энэ лайвыг ашиглаад хэлэхэд хэвийн биений эмний талаар мэдээлэл өгчээ. За хэвийн биений эм гэдэг маань 7 хоног хүртэл үргэлжлэх. За хоорондох зай буюу мөчлөг нь 21-с 45 хоног өсвөрийнхний хувьд ч. За өвдөлт бага зэрэг эсвэл өвдөлтгүй байх юм бол бид нар хэвийн биений эм гэж ойлгож байна. За энэ хэвийнийг мэдчихээд өөрийнхөө биений эмний үргэлжлэх хугацаа, мөчлөгийг тоолоод байгаа эсхийг ажиглаад өөрчлөлт байвал өсвөрийн клиниктэй хандах нь. Тэгвэл энэ чинь хаяа хэлсэн бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн клиник бүх аймгийн нэгдсэн хэмжээнд дэргэд байгаа өсвөрийн клиникт хандаад байна. За гэхдээ нөгөө биений эм 7 хоногоос дээш үргэлжлээд заримдаа сар 2 сар ингээд хандаагүй тохиолдол. Тэгэхээр нөх хүндрэл буюу ус хангалт үүссэн байдаг. Тийм учраас биений эм 7 хоногоос дээш үргэлжлэхэд л өсвөрийн эмчтэй очиод зөвлөгөө авч байгаа. Гэхдээ за хүүгүүдийн хувьд бол бас нөхөрч хөрөгтний хэвийн биш байдал, за шийснээ суугаас ялгадас гарах, за бэлгийн байвчлалтын үед хөх хөндөрлөх зэрэг шинжээр байна. За манайхаа дунд хэр байна? Ур чадвар сайтай ажилтгаа чиний сэтгэлээсээ ханддаг мэрэгчсэн хамтал намайг харахаж байна гэж юу гэрсэн байна. Баярлалаа. За нэг асуулт ирсэн байгаамаа. Бага ангитай байхдаа их тийм идэвхтэй сэргэлэн цаваа хүүхэд байсан. Тэгээд одоо яг энэ өсвөр нас буюу 12 настай болоод ирэхээр тийм идэвхгүй урсгалаараа ямар нэгэн зорилгогүй чиглэлтэй маш тийм идэвхгүй болсон байна. Энэ үед нь яг тухайн хүүхдтэй яаж харилцах ёстой вэ? Ер нь бол хүүхдүүдийн маань зан характерт бие авч байгаа байдалд өөрчлөлт орох бол маш олон шалтгаан гэж байна. Энд бол түрүүн бид нар дурдсан ер нь хүүхдийн энэ хөгжил нөлөөлөгч олон хүчин зүйлүүд байна. Ерөнхийдөө бол гэр бүлийн орчин, нийгмийн орчин буюу одоо үе тэнгийн харилцаа, сургууль дээрх орчин. Тэгэхээр яг юунд байгаа юм бэ гэдэг нэлээ одоо мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай тийм ямар учраас гэдэг өөрчлөлт болж байна. Ерөнхийдөө бол хүүхдийн нөгөө өсөлт хөгжил наснаасаараа хүчний өөр хэмжээ. Энд бол хүүхдүүд маань улам туршлагатай, улам одоо цаг руу өргөн болоо явж байгаа. Тэрнийхээ үргэлжлэлээр бол хүүхдүүдийн зан хаашид өөрчлөлт авах юм тохиолдол байдаг. Одоо яг энэ эргээсээ сүрэг байдал руу шилжиж байгаа олон шалтгаан байж байна. Тэгэхээр яг энд бол яг энэ хүүхдтэй санаа зовж байгаа мэргэжлийн бас хандаад тусламж аваад хүүхдтэй яах вэ гэдэг за сэтгэл зүйн тусламж үйлчилгээг бол манай эцэгчүүд одоо бүх эмчүүд дээр те аймаг дүүргийн нэгдсэн эмчүүдтэй байж байгаа сэтгэл тусламж үйлчилгээ хариуцсан. Мөн манайд одоо гэр бүл хүүхэд залуучуудын хүчлийн төвүүд бол байгаа. Бүгд үүрэг
аймагуудад. Тэгэхээр энд бол бас бүгд одоо орон тойрны сэтгэл зүйч ажиллаж байгаа. Эндээс 5 хүн төсвийн зөвшөөрөл авах боломжтой. За тэгээд мэдээж бусад одоо нийгмийн ажилтан за өсвөрийнхаа эмчтэй ингээд санал бодлоо солилцоод яавал дээр өгөөд ингээд эмчлийн төсвийн зөвшөөрөл боломжтой. За хүүхдийн явц 108 дээр эндээс бас төсвийн зөвшөөрөл аваад ингээд ямар шалтгаанаас болов нөлөөлөд тодруулаад эмчлийн зөвшөөрөл авах боломжтой. Зя мундаг амжилт гэсэн байна. Сэтгэл санаагаар унсан үедээ яг юу ивэл зүгээр вэ? Өсвөр юм юм шиг байна. Асуусан байна. Энэ нь бол сэтгэл санаагаар унсан үедээ маш олон аргуудыг хэрэглэж болно. За энэ нь бол урт хугацаанд богино хугацаанд авах арга өөр тийм. За мэдээж сэтгэл санаа нь юунаас болоод одоо чи тавны байдалтай тийм. Тэрийгээ бишээд ингээд хичээх хэрэгтэй тийм. За найз нөхдөд муудалцаад тэрийнхээ зав ойлгоцгүй уурлаад бухимдаад тавгуудад байна уу тийм. Эсвэл чи байнгын ингээд удаан үргэлжлээд байна гэдэг. Тэгэхээр бас ингээд хамаагүй хэсгээд яваад үзэх хэрэгтэй. Олон аргууд байгаа. Гэхдээ хамгийн одоо түрүүний арга бол чи өөрөө юу хийх хэрэгтэй тийм. Ямар сонирхолтой юунаас чи сэтгэл хангамж авах вэ гэдэг. Гэхдээ мэдээж хүүхдүүд маань энэ арга маань зөв арга уу, буруу арга уу гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. За жишээлбэл ерөн сэтгэл санаа ингээд тавгүй байх нь манай онцлог юм байна. Ганцхан сэтгэл бие орноос нь хөгжилт ч гэсэн хамгийн одоо чухал үр гүйцэтгэх юм бол энэ идэвхтэй хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн, спортын төлөв гэж. За энэ бол хүнд хамгийн одоо тийм хүний эрч хүчтэй сэтгэл санааг өөдрөг байлгах. Жилийн цагаар зөв болсон өнгөрөх, сэтгэл санаа унж одоо хямрах, зав олгохгүй хамгийн одоо үр дүнтэй бөгөөд хямд одоо ийм аа гэж. За би мэдээж хүүхдүүд маань хөгжим сонсох дуртай, ураг бодог дуртай, тийм найз нөхдөдөө ярилцах. Ингээд өөрийнхөө юу дуртай сонирхолтой аль болох нөгөө санааг чинь зовоож байгаа хэцүү бэрхшээлтэй асуудлуудаа гэхдээ одоо хэрвээ чамд нэг найзтайгаа харилцааны асуудал болгондоо тэндээ шийдэлж чадахгүй батраад хэцүү байгаа бол бас цогтаад иж болохгүй тийм. Тэгэхээр хэрвээ чамд шийдэл олохгүй байгаа бол чамд тусалж чадах хэн нэгнээс зөвхөн тийм үзүүлэх хэрэгтэй гэр бүлтэйгээ багштайгаа тусалж чадах юм зөвхөн авч байна. Энэ дээр бас нөгөө митингийнх маань бие биендээ маш их үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг. Зарим тохиолдолд бас хүүхдүүд ижилхэн яг нэг туршлагатай тийм одоо зөв хэцүү зүйлийг өмнө нь туулж үзээгүй хэрнээ найзуудтай бас ингээд тухайн үеийн мэдрэмж сэтгэлээрээ зөвлөгөө өгч байдаг. Тэр нь бас зөв буруу юу гэдгийг хүүхдүүд маань аюул сайн ингэж шүүж хамгаалж бодох хэрэгтэй. Тэгээ энэ хүүхдүүдэд бол чамд тусалж чадах итгэлтэй тийм насанд хүрсэн ийм хүмүүсээс бас ер нь бохомцол талаас маш олон арга зүгээр мөнгөний амьсгал авахаас ахуулаад олон арга байна. За хөшиг хэмжээс нэг асуулт гэсэн. Энд нэг асуулт ирсэн юм аа. Айгүй энэ дуулах дуртай би бага байхдаа айгүй энэ дуулах дуртай байсан. Тэгээ ингээ өсвөр насны үе маань ингээ эхлэнгүүт нүүрээр айгүй батг гарч эхэлсэн. Тэгээ тэрнээсээ хойш би ямар ч өөртөө идэхгүй дуулах сонирхолгүй. Тэгээд би муухай нүртэй юм чи яаж дуулах вэ гэдэг тэр сонирхлоо бараг байсан. Би одоо энэ яавал дээр батсан. Энэ талаар та өсвөр насны холбоо зөвлөгөө өгөөч. За өсвөр наснд олон охид хүүгүүдэд энэ батгшлын асуудал үүсдэг. Тэгээд манай эцэгч ашны онцлогч гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ бол өөрөө бэлгийн бодолт үед бэлгийн гормоны нөлөөгөөр арьсанд байгаа тосны булчирхайн одоо тос ялгалтыг эсэж байгаа. Тосны булчирхайн тос ялгалтыг эсэх энэ үйл явцдаа энэ тосны булчирхай өрөвсөж байгаа байдлыг бид нар батгах гэсэн үг. За батгшил бас хөнгөн дунд хүнд гэж бас ялгаж үздэг л дээ. Тэгэхээр хөнгөн хэлбэртэй байгаа тохиолдолд одоо өсвөрийн клиникээр хандаад зөвлөгөө аваарай. Дунд хүнд хэлбэртэй өөрөөр хэлбэл тархалт нь их
өрсөл ихтэй байгаа болов заавал арсны хэмжээ үзүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд бол арсны хүчин судлалын үндэсний төвд хандаад тусламж үйлчлэг авах хэрэгтэй. Зохиох бас инженер ярилцаад үзлэгээ хийгээд шинжилгээнүүд хийгээд эмчилгээг зааж өгдөг. За батгшил бол ер нь бол нөгөө хэллээ дэлхийн гормоны нөлөөгөөр үүсэж байгаа учраас эмчилгээ эдгэрэх үйл явц нь нэлээд хичээртэй өргөхгүй байх хэрэгтэй байна. Тэгэхээр яг сүрийн клиниктэй юм уу арсны хүчин судлалын үндэсний төвөөс төлөв авах хэрэгтэй. За эндээс адилхан асуулт ирсэн байна. Нүрээр баахан юм гараад болгүй яаж арилгах зүгээр вэ? За сая мөн хөшиг хэмжийнхаа зөвлөгөөг сонссон бахаа. За 15 настай охин их ууртай байгаад өглөөд зан характер нь өөрчлөгдөд байх юм аа гэсэн байна. Ер нь энэ түрүүгээ дурдсан тийм ээ. Сэтгэл санаанд бол өөрчлөлт ордог тийм. Ялангуяа одоо тэр тархинд бол тэр сэтгэл хөдлөлийг хариуцсан маш их. Тэгээд тэрнтэй холбоотой ямар нэг юм мэдрэг байх, амархан уурлах, тийм ухамдах. Тэгээд одоо өмнө зүгээр байсан бол эцэг эхийнхээ нэг гэсэн үг нь ингэж жишээгээр тусгаж авах тийм. Тэрэндээ одоо эмзэглэх ийм одоо тохиолдол бол гардаг. Энд бол хүүхдүүд маань аль болох энэ за энэ насанд бол энэ бас онцлог юм байна гэдэг талаас нь талаас нь. Гэхдээ энэ үйл явц маань маш удаан хугацаатай үргэлжилж байна уу? Тэгээд энэ маань одоо улам өөртөө болон бусдад бас аюултай байгаад байна уу гэдэгтээ хүүхдүүд маань бас бодсон. За түрүүн бас хүүхдүүдийн хандлагаар асуусан эцэгчүүд бас байсан тийм. Хүүхдээ бас сайн анзаарах хэрэгтэй тийм. Маш удаан хугацаагаар тэгээд хүүхдүүдээ гаднаас ярилцаж үзэх юм ямар асуудал юу бодож байна, юу санаа зовж байна гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр бол таад маань эхний ээлжинд бол хүүхдүүд ярилцсан. Хамгийн одоо зөв асуудлыг урьдчилан сэргийлэх гол арга. Тэгээд асуудлыг шийдвэрлэх гол арга байдаг. Тэгээд мэргэжлийн өмнө тусламж үйлчлэг бас шаардлагатай юм гэдэг. Эндээс тусламж авч болно. Ерөөс нь энэ үйлчлэгэд нөгөө хүүхд маань уурлаад байна гэсэн чинь тийм. Багахан хүүхд нэг хөшгөл төрч юм уу? Байвал төрч юм уу? Нэг юм дарамтанд орсон байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нэг ээж аав маань маш анзаарч явах хэрэгтэй. Дээрээс нь хүүхдээ тогтмол ер нь ярилцчих байх хэрэгтэй. Заавалчгүй юм болсныхаа дараа нь юм уу? Эсвэл нэг өөр заартай юм уу? Дараа нь ярилцах биш. Энгийн үйл ч гэсэндээ хүүхдээ маш сайн мэдээ ярилцах хэрэгтэй. Төлөвлөж хэлсэн маш их хичээл шаардна. Энэ бол байгалийн аюултай процесс. Тэгээ магадгүй энэ хүүхд маань аюул төрсөн байх юм бол таны төрчмөж маш яаралтай хэрэгтэй. Тэгээд кабинеттай цаг алдахгүй хэрэгтэй зүйл авч явах шүү. Яа тапнд ажлын амжилт гэсэн юм шүү амжилт хүсье гэсэн байна. За биений эмийн талаар мэдээлэл авъя. Анх хэдэн настайд ирэх нь хэм бэ гэсэн байна. За түрүү ярьсан тийм ээ бас давхарч явах шиг байна. Ерөнхийдөө охидын бэлгийн божилт 10 наснд эхэлдэг. Дунджаар за хүүхэд болгоо ижилхэн юм биш тийм ээ. 10-аас 14 наснд охидын бэлгийн божилт дунджаар эхэлдэг. За хамгийн ихний бэлгийн божилт ихний шинжтэй бол хөх хөгжиж эхлэхээс эхэлнэ. За хөх хөгжиж эхэлсэн хугацаанаас дунджаар 2-оос 3 жилийн дараа анхны биений эмэрдэг. За 10 наснд өхний хөгжил эхэлсэн бол дунджаар 12-оос 13 наснд ирэх нь. За 14 наснд өхний хөгжил эхэлсэн байвал 16 нас орчим биений эмэрх нь. Тэгэхээр хизээ бэлгийн божилт эхлэх нь яг тухайн хүний хөгжлийн онцлог. Учраас хүүхдүүдийн бэлгийн божилт бас зэрэг хугацаанд эхэлнэ. За зарим үед хичээл дээр багш нараас болж их стресстэйгээр тухаар их юм гараад байдаг яах хэрэгтэй вэ гэсэн байна. Стресстэйгээр тухаар ер нь бол сэтгэл санаад бие махбод чинь ерөөсөө л нэг зүйлийг хоёр талтай. Ингээ хайрцаг хамааралтай болж байдаг. За тэгээд
одоо жишээлбэл стресстэй удаан хугацаанд тэрийг одоо стрессээ зохицуулж чадахгүй удаан хугацаанд явахаар бид янз бүрийн шинж тэмдгүүд илэрч байна. Жишээлбэл одоо ухаар юм гараад байна гэдгийг манай Монголд бол айгүй сайн анзаарсан тийм ээ. Мөн одоо гиз хямрах одоо өгдөх. За толгоо өгдөх тийм. За тэгээд ганцхан биед гарч байгаа шинж тэмдгүүдээс гадна нөгөө хүний одоо өдөр тутмын одоо дадал зуршил хоолны зуршил нойрны одоо янз бүрийн хямралууд бий болох жишээ нь тийм. Их мэтчлэн олон одоо юу ганцхан сэтгэл санааг хэрэгэл өөрт төрж байгаа мэдрэмжүүд биш бас биед ингээд нөлөөлдөг гэдгийг манайс ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо анги дээрээ ингээд багш нарын стресстүүлээд юугээр нь юм гараад байгаа юм тийм. Тэгэхээр аль болох тайван байх хэрэгтэй. Гэтэ ер нь бол амьдрал чинь өөрөө маш олон одоо замууд байж байгаа тийм. Хүн болгон одоо өөртөө таалагдсан байдлаар ярилцахгүй хүн болгон өөрийнхөө хүссэнтэй адилхан байхгүй учраас тийм стресс гэмээр бол маш их гардаг. Энэ болохоор хүүхдүүд маань яавал би бас ингээд бүхэн тайвширх аргаа авах хэрэгтэй юм. Тэгэхэд бол бас олон зүйлүүдийг хийж туршиж үздэг. Гэхдээ тэр арга нь зөв байх хэрэгтэй гэдэг нь өөртөө зөв зохистой аргаар яаж хэрэгжүүлж болох вэ? Өөрийнхөө таа сонирхолтой зүйлүүд таашаалж хэрвээ чи одоо яг яах учраа олохгүй байгаа бол бас нэгэн хандаад зөвлөгөө авч батгшил гэж нэг шүүмдэх бодож. За батгшил өсвөр наснд гараад эхэлж байгаа бол хамгийн одоо ихний авах арга хэмжээ бол арьсаа цэвэр байлгах. Арьсаа өдөрт 2-3 удаа тохирсох хөөсрүүлэгчийг хэрэглээд цэвэрлэнэ. Энэ яаж яах вэ? Түрүүн хэлсэн бэлгийн дааврын нөлөөгөөр тосны булчирхай идэвхтэй ажиллаж тос ялгалт ихсэж байгаа. Тэгэхээр нөгөө илүүдэл тосыг арьсны гадаргуугаас угааж цэвэрлэхгүй бол тэр гадаргуудад нэм бактери одоо орчны бохирдол одоо улам бохирдуулах тийм за толгойлж эдэлж байгаа бол тэр одоо бактери халдвар орж байна гэсэн үг болж байна. Тэгэхээр гадуур явж байхдаа бохир гараараа аль болох хөрөхгүй байх, ойрхон нүрээ цэвэрлэж байх. За батгшил улам нэмэгдэх хандлагатай бол зайлшгүй арьсны хэмжээнд үзүүлж зөвлөгөө авах. За ер нь одоо өсвөр насныханд маань бас нэг тулгардаг асуудал бол нөхөн өрчгөн эрүүл мэнд, одоо бэлгийн дойролт, бэлгийн харилцааны асуудал. Энэ тал дээр зөвлөгөө өгөөд өнөөдрийн галаарыг өндөрлөё. За бэлгийн харилцаанд гэхээр маш өргөн ойлголт байдаг. За хүний бэлгийн амьдрал гэдэг бол ер нь бол хийн гэдсэн дураг үүсч бий болох цагаас одоо хүүхэн өрчгөн эрэхтэй үүсч за эхээс төрснөөс хойш бэлгийн ариун цэврийн бэлэн. За тэгэл ингээл өсвөр наснд ирэл бэлгийн бойжилт эхлэх, бэлгийн бойжилт явагдах, хүмүүс хоорондын харилцаа, үерхэл нөхөрл хайр сэтгэл маш өргөн ойлголт багтдаг. За тэгэхээр манай клиникт хандсан одоо эцгийн өсвөр насны хандж байгаа бэлгийн хайталт хэдэн наснд авах вэ, авч болох вэ тийм гэсэн асуултууд байдаг л да. Тэгэхээр ер нь түрүүн ярьсан өсвөр нас гэдэг маань өөрөө бие махбодын хувьд өсч хөгжиж байгаа. Том хүн болохоор бие нь өсч хөгжиж байгаа үед явц. Энэ үедээ зэрэгцээд сэтгэл зүй, нийгмийн харилцааны хувьд танин мэдхүйн хувьд өсөж хөгжиж байгаа. Тэгэхээр бэлгийн хайтал гэдэг бол ганцхан бие махбодын асуудал биш тийм. Энэ бол сэтгэл зүйн хувьд, за танин мэдхүйн хувьд, за нийгмийн нийгмийн байдлынхаа хувьд тийм өөрийгөө бэлгийн харилцааны одоо эрсдлүүдээс хамгаалах чадвартай. За гэр бүл зохиох гэж байгаа бол хүүхэд төрүүлэх гэж байгаа бол тэнд өөрөг хариуцлах хүлээх чадвартай болсон. Энэ үед одоо бэлгийн харилцааг өөрөө өссөн тохиолдолд боломжтой. За бид нар бол нэгэнтээ өсч хөгжиж байгаа нас гэдэг өсвөр насыг хэлээд байгаа учраас өсөлт хөгжлийг гүйцэтгэх сэтгэл зүй, танин мэдхүй, нийгмийн харилцааны хувьд бүрэн хөгжсөн үедээ бэлгийн харилцааг сонгох. Өөрөөр хэлбэл аль болох анхны бэлгийн харилцааг хойшлуулах. Одоо бэлгийн харилцааны одоо гол эрсдлүүд бол бэлгийн заваар дамжих халдвар, жирэмслэлт, за сэтгэл зүйн асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах чадвартай.
гэсэн үгтэй. Тэр энэ дээр одоо гэр бүлийнхэн маань ч гэсэн яг энэ асуудал дээр энэ одоо сэдвээр хүүхдүүдтэй бас төлөвтэй ярилцдаг байх. Энэ маань ингээ хаалттай байснаас болоод бас их эрсдэлтэй. Энэ хүүхдүүд одоо яахаа мэдэхгүй байж байгаа сэгүй байхдаа бэлгийн харилцаанаа ийм тэгэхээр эцэг эхчүүд маань аль болох хүүхдтэй юм л нийтдээ за өсвөр үедээ нэрчлээ за энэ нэрчлээ энэ үед нь ярилцах юм байна гэж нөгөө үедээ хичээгээл ингээд байх биш яг наснд нь тохирсон аргаар багаас нь эхлээд ер нь энэ хүмүүс чинь яаж хайрлах тэгээ энэ бэлгийн харилцаа гэдэг чинь яг яа фитнес гэдэг зохистой аргаар наснд нь ил өгөө тэр тал дээр санал болгох саналцаа ингээ явах юм бол энэ зөв ойлголт хандлага боломжтой. Тэгэхээр яг эрсдэл үүсэл яах вэ гэвэл хойноос нь биш нэр удирчиж одоо ярилцах. Тэгээ энд нэг асуулт ирсэн байна юм. Дүү маань надаас 4 насаар дүү. Би бусад хүмүүстэй амархан харьцаатай байдаг. Хүмүүс надад сайн байдаг. Гэвч дүүтэйгээ дотн байж чаддгүй. Ямар нэгэн юмнаас болоод муудалцчихдаг. Заримдаа би игч байхад яагаад дандаа надтай хэрэлдэг байна гэж гомддог. Дүүтэйгээ л энэ болоо. энэ харилцаагаа яаж сайжруулах вэ гэж асуусан байна. 4 насаар дүү гэхээр энэ гэр бүлийн харилцаа бол одоо хамгийн нэг батн тийм одоо бүх байгаа бүх одоо байгаагаараа гэх юм тийм өөрийнхөө байх боломжтой одоо болчихно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд бол мэдээж нэг гэр бүл өсч байгаа хүмүүс байлаач гэсэн бүгд адилхан байна. Энэ бол өөрөө сонслоо. Тэгээд мэдээж нэг гэр бүлийн хүмүүс адил тустай шинж за тэгээд хувьдаа өөрөөс үзэл бодолтой өөр гэсэн зан өөр сонирхолтой учраас бүх юм дээр одоо нэгдсэн нэг адилхан санаа бодолтой эртний найртай байх гэсэн бас өөрөөс л ойлголттой. Тэгэхээр санал бодол зөрчилдөх юм бол ялангуяа ах ихч юм дээр хэвийн үзэл. Гэхдээ зөрчилдлөө ч гэсэн тэрийгээ одоо хамтраад яаж одоо хин хиндээ те ашиг тусдаа сэтгэл хангаж тагаар шийдэрлэх вэ гэдэг юм их чухал байна. Тэгэхээр энэ дээр бол 4 насаар их чинь манай их ч бас нэг жоохон юутай те зүг чиглүүлэхтэй байдлыг бас гартаа аваад тэгээд болохгүй эцэг ихтэйгээ ярилцаад яаж одоо шийдвэрлэх вэ? Болцсон одоо юун дээр маргалдах вэ? Ямар асуудлаас болж юм бэ? Үгүй болоод за дахиад нэг асуулт ирсэн байна. Хүсээгүй жирэмслээс хэрхэн яаж сэргийлэх вэ? Энэ талаар ярьж өгөөч гэсэн байна. Маш хүлээ юм байна. Харин тийм. Ерөнхий товч одоо яг за энэ өсвөр насны хүүхэд байвал түрүүний хэлсэн одоо бэлгийн харилцааг аль болох хойшлох зөвлөгөө өгнө. За дээр нь жирэмслээс сэргийлэх аргууд гэж байна. Ер нь дээр үеэсээ хүсээгүйгээр жирэмслээс сэргийлж хүмүүс ер нь янз бүрийн арга хэрэгжилж ирсэн байна. Тэгэхээр энэ уламжлалт арга гэдэг нь ер нь бол эмэгтэй хүн хүний өнгөрчөнд өндрөн эс боловсрч гарах тэр хугацааг тооцож хэрэгжилдэг аргатай. Тэгэхээр эмэгтэй хүний өнгөөс боловсрч тэр гарах үед шулуун гэдэг зэний ер нь халуун баг зэрэг нэмэгдэг байна л та. Тэгэхээр тэр халууныг одоо нийгмийн өчлөгтэй үзэж байх. За яг тэр өөр тогтмол болох тэр хугацаанд одоо тренд үрэн шингээ асахгүй баг гэх мэт энэ аргуудыг бол бэлдэг. Одоо бол орчин маш олон аргууд байна. Нааврын арга гэж байна. Гормоны арга гэсэн үг шүү дээ. Гормоны арга гэж байна. За унаад одоо спираль суулгах гэж байна. За янз бүрийн хаалтын аргууд өөрөөр хэлбэл бэлтгэвчүүд маа үзүнээ таглаа гэх мэт олон аргыг хэрэгжилж юм л та. Тэгэхээр энэ талаар орчин сууж байгаа дүүргийнхаа эрүүл мэндийн төв эсвэл аймгийн нэгдсэн эмнэлгийнхээ гэр бүл төлөлтийн кабинетад хандаж зөвлөгөө авна.
өсвөрийн залуу насны хүн байвал өсвөрийн клиент дээрээ яг өөртөө зөвлөлд зөвхөн мэдээлэл аваад тиймээсээ бас сонголт хийх боломж олгоно. Хүн болгон тохирсон өөрийнх нь би бол өөрчлөлттэй маш өргөн мэдээлэл байдаг. Тэр арга болгон дээр бас мэдээлэл өгөх хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн лайв маань өндөрлөж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа.